Эрүүгийн хөлөг өнгөрч хаврын чуулганаар оруулж ирсэн. Хоёр дахь хилцүүлэгт бэлтгүүлэх шахаад болж байлаа. Тус хуулинд орох өөрчлөлийг яагаад дэмжих боломжгүй гэдгийг улс хурлын цөөнх хэлж сууна. Эхний үндэслэл эрүүгийн хуулиар аж ахуйн нэгжүүдийг торгох шийдэх заалдыг нэмээд харах юм бол 14 орчим тэрбум төгрөгөөр торгохоор байсан. Харин үүнийг нь 10 дахин бууруулсан. Энэ үл засмаар бас зэгцлэмээр зүйл их байна гэлээ. Тэр хойшлуулсан шалтгаан дотор нэг том асуудал байдаг. Тэр нь энэ эрүүгийн хуулийн альва мөнгөний асуудал ярихдаа юу гэж тооцооны нэг хаанч байхгүй юм оруулж ирсэн. Энэ тооцооны нэг гэдэг юм эрүүгийн хуулийн шинэ эрүүгийн хуулийн суур болж байгаа нөхцөлд энийг батлах ямар ч уулзаа байхгүй гэж үзсэн. Энэ асуудлыг ажлын хэсгийн төвшөнд дахиж яриагүй байна. Нэгдсэн ойлголтод төрөөгүй. Бид юу бодож байсан гэхээр тооцооны нэгжээс татгалзаад өөр хувилбар ярих юм байх гэж бодсон чинь энэ тооцооны нэгж зүтгүүлэх бодолтой байгаа юм шиг байна. Нэгдүгээр хөндрүүлж байгаа шалтгааны. Хоёрдугаарт нь тэр үед нэг зарчимдаар тохирсон байна. Энэ эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд хэд хэдэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Төвний дотор эрүүгийн байцаан шийдэх хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг заавал хийж эрүүгийн хуулийг байцаан шийдэх хуулинд шингээх ёстой. Эх оны төсвийг их хурд баталсан. Төсвийн тухай хуультай холбоотойгоор дагалдах хуулийн төслөөтэй холбоотойгоор ч зарчмын зөрүүтэй саналуд байна. Өнөөдөр тэтгэр цалин нэмэгдүүлэхгүй хүүхдийн мөнгийг 60 орчим хувиар бууруулсан гэд бодтойгоо сөрөг зүйлүүд их байна гэж Ардын намын бүлгийн гишүүд үджээ. Нэлээд олон зөвлүүд дээр бас Монгол Ардын намын бүлэг санал бас нийлэх боломжгүй байна. Өнөөдөр бид нэр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой, бууруулахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан боловч харамсалтай нь нэмэгдүүлэх нь битгий хэл бууруулах асуудлуудад ороод ирсэн байж байна. Хүүхдийн мөнгийг 100% биш 60% нь олгохоор болсон байна. Ингээд одоо ярих юм бол цааш өнөөдөр маш олон асуудлууд төсөв дээр хасагдахаар орж ирж байгаа. Өнөөдөр улс орны нийгмийн эдийн засгийн байдал ард иргэдийн амьдралд хуулийн хүнд байна. Малчид маань мал нь үнэгүй болцсон. Малчдын мал хотондоо 20-с 30 мянга 50 мянга ийм үнэтэй худалдаж авах хүн байхгүй байж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод бүтэн сараар мах идэхгүй байгаа улсууд байна. Нэг талдаа махны үн, малын үн хямдраад байх, нөгөө талдаа яагаад Улаанбаатар хот төв сүрэн газар гэдэг маань мах худалдаж авч чадахгүй, мах идэж чадахгүй бүтэн сар болж байна. Гэдэг асуудал үнэхээр одоо хүндрэлтэй. Энэ бол үнэхээр өнөөдрийн төр засгийн одоо урагшгүй үйл ажиллагаа, бодлогогүй үйл ажиллагаа ажиллагаанаас болж ард иргэдийн амьдралд хуулийн дороотсонтой холбоотой. Тийм учраас бид нар нийгмийн халамжийн бодлогоо анхаарах ёстой. Төсөв гарч дагах тогтоол дээр анхаарах ёстой. Цаашдаа өнөөдөр энэ төсөв хэрэгжүүлэхтэй холбоо дагаж гарах тогтоол дээр энэ тулгымдсан том асуудлуудаа шийдвэрлэхээр бас анхаарах ёстой гэдэг бас зарчим байр суурь бүлгийн байнгын хороо чуулганаас илэрхийлэхээр болсон байгаа. Монгол Ардын намын бүлгийн хувьд бас нэгэн толгойн өвчин болчиход байгаа асуудал бол үндсэн хуулийн өөрчлөлт. Уг нь бол үндсэн хуулинд өөрчлөх асуудлууд биелдэг. Гэхдээ үндсэн хуулийг энэ парламент өөрчлөх учиргүй гэж ирээд хэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг ахлуулад улс төрийн номууд олон нийтийн төлөөллийг оролцуулаад гарцаагүй өөрчлөх ёстой цөөхөн зүйл суулж аваад ингээд энэ зөвлөлийн үндсэн дээр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж оролдох юм бол энэ зөв болно. Тэрнээс сонгуульд өгчихсөн үед хэн нэгэн гишүүн өөрийнхөө бичигдсэн заасыг гишүүдийн өрөөгөр хэсэж гар үсэг зуруулад энийг саналаа суулган журмаар шийдүүлнэ гэвэл огт явахгүй. 2011 оны үед бас үндсэн хуульд өөрчлөлт оруулъя, хоёр танхимтай парламент байгуулъя гэдэг санал ярьж явах үед би энэ саналаа холбогдох хүмүүст нь ярьж байсан. Үнэхээр өөрчлөлт хийх гэж байгаа бол ерөнхийлөгчтэй ярьж хагаад ажлын хэсгээр ахлуулаа. Тэгээд улс төрийн зөвшөлтсөн гэж наадахыг хий. Тэгэхгүй тохиолдолд наадах чинь явахгүй. Энэ 7 хоногт ард нийтийн санал асуулгын тухай хууль байнгын ордоор орж ирээгүй байгаа харагдсан. Даргын зөвлөлөөр ороогүй гэж байсан. Ардын намаас энэ асуудлыг тодруулахад намуудын хооронд зөвшөөрлөх асуудал бий гэдгээс өөр тайлбарыг харин өгөөгүй. Их хурлын даргад харин сөрөг хүчлэхэн гомдлоод байгаа нуусангүй. Батбаяр нарын гишүүнээ санаачилсан хуулийн төсөл 7 хоногийн дараа их хурлаар хэлцэгдэж байна. Харин ардын намаас санаачилсан хуулийн төсөл 6 сар хүрдээгээд ч өнөөдөр хэлцэгдсэнгүй.